Аним эхлэхэд нэгэн хүн бургасан дундаас алтан зоос олж байгаагаар эхэлнэ. Харин тэр доосыг алтан зоос хийдэг машинтаар хийх үед дотроос нэгэн хачин залуу гараад ирдэг. Мөн зоосыг олсон уу гэхэд тэр олсон залуу тийм ээ гэж хэлээд үзэгдэл солигдно. Багштайгаа зөв хоосон өрөөнд ярилцсан сууж байдаг тэр ингээл нэгэн хүү бөгөөд жинхэнэ энгийн нэгэн байгаа нь байхгүй нь мэддэхгүй хүү юм. Шүү чи үгсэн амтанг хартдаг бөгөөд тэр амтанг үл тун цаашаага явдаг. Үзэгдэл солигдож анги дээр Наана гэдэг охинтой юм яриа зогсож байдаг. Харин Наана энэ өдөр шүүчид талтай гэдгийг хэлдэг. Бөгөөд хариудан шүүчи өөртөө цуг байхад огт сэтгэл хөдлөлтгүй гэдгийг хэлнэ. Хичээл тарсны дараа үгсэн амтан дээр очиж шүүчи түүнийг босолж орхидог бөгөөд түүний дараагийн ертөнцийн илгээнэ. Түүний дараа шүүчи энэ нойр нь огт хүрдэггүй бөгөөд тэр ганцаараа сууж байгаад гал гарч байгааг харна. Гал руу ойрт дотор нэгэн охин байж байдаг бөгөөд тухайн мөч түүнийг аврах уугүй юу гэж бодон шөөчи байшин руу ороход хөөхөн бамбрууш болон хувирдаг бөгөөд энэ түүний мангасын хувирал юм. Харин шөөчийн хүчээ хаанаас хизээ авсан гэдгийг мэддэггүй тэр охиныг аварч орхино. Мөн түүнийг аварч газар дээр тавиад буцаад энгийн хүний хувиралд орон юу ч болоогүй юм шиг орхиод явна. Гэвч охин араас нь хараад үзэгдэл солигддог. Маргааш өдөр нь шүүчийг охин аварч байхдаа утсаа тэр газар охиод явсан гэдгээ мэднэ. Тэр цагдаа нар гар утсыг нь олоод олон энэ долоо юм асуугаад байх уу гэж маш их санаа зовж байдаг. Яг энэ үед охин гар утсыг аваад ирдэг бөгөөд тэр өөрийг нь мангас гэдгийг мэдэж байдаг бөгөөд тэр шүүчид тэгж шууд хэлдэг. Шүүчи охтын өрөөлөө нууцаар орон түүний хувцснаас шүүгийг ухаж утсыг хайдаг. Гэвч утас тэнд байсангүй. Дараа нь шүүчи байшингийн дээвэрлээ гардаг бөгөөд нууцлог охин тэнд зогсож байдаг. Охин шүүчийг наашир гээд утсыг байшингийн ирмэг дээр тавьдаг. Шүүчи очиж авах гэж байгаад хойшоо хартаа шүүчийн араас нөгөө охин өшгөлөөд байшин дээрээс унгааж алах гэж оролдоно. Шүүчи асар хурдан хувиралд ордог бөгөөд тэр мөчгээд нөгөө охин камераар бичлэг хийж амждаг. Энэ тэр охины зорилго байжээ. Охин шүүчийг мангасын биедэнд хүрээд чихмэл шиг мангас төрхөнд таалагдж байгаагаа хэлнэ. Мөн хичээл тарсны дараа шүүчийг нөгөө охин албан ёсоор танилцдаг бөгөөд түүний Клэр гэдэг. Тэр мөн алтан зоос гаргаж ирдэг бөгөөд чи өмнө энийг харж байсан уу? Байгаагүй юу? Энэ чам шиг мангас болох дэлхүүр юм гэж хэлдэг. Мөн дараа нь шүүчийг Клэр гэрт нь очдог бөгөөд Клэр ганцаараа амьдардаг гэдгийг хэлнэ. Мөн яагаад ч юм бүүмэд хувцаа тайлж эхэлнэ. Клэр шүүчийг бүр ичиж гарна. Чигдрийн галд нь ер нь бүх зүйл нь надаас хамааралтай байсан. Тэгээ надаас цогтоох гэж оролдох юм бол тэ юм алчхан шүү гэж юм Клэр шүүчийг юм л сүрдүүлдэг. Тэгээ болон чахаж эхэлнэ. Энэ үеэр нэгэн хүн гадаа нэрсэн байдаг бөгөөд шууд Клэр лөө шүүч хоёулоо дайрна. Тэгээд Клэрийг барьж аваад зоосоо үг лазар шүүчийн хувиралд орон түүнийг бариад авдаг. Харин энэ үед дайрч байсан хүн бас хувиралд ордог бөгөөд үлэгдэл солигдно. Нэгэн охин өвсөн дундаас алтан зоос олно. Тэр охин өрөөнд хувцас сольж байдаг бөгөөд тэр гүйлтийн тамирчин байв. Түүнийг Хаяка гэдэг бөгөөд 100 метрийн зайд гүйдэг нь тэр олон улсын тэмцээнд оролцох хүсэлтэй байгаа нь тодорхой. Тэр алтан зоосоо хийдэг машинтай таардаг бөгөөд тэр рүү зоосоо хитэл юуч болохгүй байв. Уурандаа тэр машиныг өшгөлж авчгаад орхиод явж байтал араас нэгэн хачин залуу гарч ирэн дуудана. Тэр алтан зоосыг гартаа барьсан байдаг тэр хачин залуу өөрийн чинь дуртай зүйлийг хийж өгнө гэд үзэгдэл солигдов. Хаяки сургууль дээр 100 метрийг гүйх бөгөөд тэр өмнөхөөсөө ч илүү хурдан болжээ. Тэр гүйж байхад нэг зүйлийг анзаарсан бөгөөд Хаяки хөнгөний газар оштол тэр хувиралд орсон гэдгийг мэджээ. Тэр дахиад алтан зоос олсон газараа хайддаг бөгөөд тэр гадаа шүүчи Клэр хоёр алтан зоосны талаар ярилцж байсан. Тэр мөчөд Хаяки зоосыг харсан тэр байж үзэгдэл солигдож олон цагтаа ирдэг бөгөөд хувиралд орсон Хаяки шүүчийг амархан ялж өртөг. Клэр харин Хаякигийн нүдрүү бодис цацсан шүүчийг Клэр хамтдаа гэрээс нь арайчаа тусаж гарна. Шүүчийг Клэр хөнгөө газар ирсэн байдаг бөгөөд араас нь Хаяки хайж байгаа гэдгийг мэдэж байгаа бөгөөд яах вэ гэд арга зам хайна. Энэ үед Хаяки маш ууртай тэр хоёрыг алхахаар хайж байсан юм. Шүүчийг Клэр хоёр ярилцаж байгадаг бөгөөд тэр мангасыг яаж ялах уу эсвэл алах уу гэд Клэр ерөнөө шүүчийг хүн алж чадахгүй гэдгийг мэдэж байв. Учир нь түүний бие бамбрууш шиг болохоор дотор нь ороод удирдах тэр мангасыг идчихв үү гэж бодно. Шүүчигийн ерөнхийдөө бие рүү Клэр орно. Тэр хоёр нэг хүн шиг болж илүү хүчтэй болно. Хаяки шүүчийг олсон байдаг бөгөөд Клэрийг хаана
байгаа гэдгийг асуунаа. Тэгээд тулаан эхэлнэ. Эхний ээлж нь Клэр Шүүчигийн бие махбодыг сайн удирдах чаддгүй бөгөөд маш их зодуулж нүдүүлж гарна. Сүүлдээ баг багаар учрыг нь олж Хаяокиг ерөнхийдөө бол балбаж гарна. Тэгээд ялж байсан учраас Хаяокигийн асуулт Клэр асууж хариулахгүй байсан учраас хөлийг нь хугалж өгнө. Тэгээд огтим дуурахгүй байсан учраас Клэр Шүүчигийн биед хамт байдаг буугийн ашиглан Хаяокигийг буудаж түүнийг тэр дор нь устгаж орхидог. Үзэгдэл солигдож 7 хоногийн дараа гэхэд Шүүчи сургуультай явж энгийн амьдралдаа бусад оршихсан байдаг. Төд хөдөлгүй Шүүчи рүү Клэр залгах бөгөөд надтай уулз муу алуурч мэн гин. Тэгээд уулзсан хойноо биенд нь дотор нь ямар дулаахан гоё байсныг хэлж чи бол мангас гэж хэлнэ. Тэр хоёр хамтдаа тулдаг нэг нь өдөрч нөгөө нь мангас болох үүрэгтэй болжээ. Тэгээд Клэр харин гинэт чи надад итгэх хэрэгтэй би чиний хувьд бол маш чухал хүн гэж итгэхгүй бол гэд шууд тэнд байсан өндөөс усаж өгөх гэж үзнэ. Харин Шүүчи хувирч түүнийг аварна. Тэгээд Клэр хоёул нууцаа хадгалах ёстой гэж хэлнэ. Тэгээд нэг нууц хэлдэг бөгөөд түн том их чинь маш хүчтэй мангас болж хувирч чаддаг гэж хэлнэ. Том их чинь гэр бүлийнхээ бүх гүчүүдийг аснаас хойш хайж байгаа гэдгээ Шүүчи хэлнэ. Үзэгдэл солиж нэгэн эмэгтэй Шүүчи шиг цүнхний осортой охин хоёр хүнийг хайж байгаа гэдээ хэлнэ. Тэгээд тэр нэг нь ашиглагч нөгөөх нь ашиглууч нь минийх байх ёстой гэж хэлнэ. Үзэгдэл сойлогдож алтан зоосыг утасны камерны бичлэгт харуулж байдаг бөгөөд огт үуч харагддаггүй нөгөө хачин залуу. Хүмүүсийн системээс хол илүү зүйл гэдэг нь ойлгомжтой харагдана. Дахин үзэгдэл солигдож Шүүчигийн урд Клэр дахин хувцас тайлж гарна. Тэр бие дотор нь дахин орох гэж үзнэ. Бөгөөд мангастай тааруулах хоёлаа тулдах ёстой. Тэгэхээр бэлтгэлээ хийх хийн гэдгээ юм хэлээд хувцас тайлдаг. Шүүчи дотор маш халуун байдаг бөгөөд шатаж өгмөр гэдгийг нь тайлбарлаж хэлнэ. Мөн дараа нь Шүүчи нохоо гэдгийг анзаарсан Клэр хувцсыг нүртүүлдэг бөгөөд үнрээр нь Клэрийн ихчийг олуулах санаатай юм байлээ л дээ. Ихчийг мангас болсноос хойш манай хамаатай хэн алсан бэ гэж ихчүү гэхэд мангас нь тийм ээ гэж хэлжээ. Гэвч ихчийнхэн хувцас үнэртсэн Шүүчи шоконд ордог бөгөөд маш их чөтгөрлөг аюултай мэдрэмж авна. Өхөл зүгээр тэр хувцснаас унартаж байдаг. Тэр хоёр хамтдаа зөндөө газар явдаг бөгөөд нилээ дотн болжээ. Одоо кино үзнэ гэж Клэр хэлнэ. Яг энэ үеэр нэгэн малгайтай охин метроноос бууж ирдэг. Шүүчи асар хүчтэй аюулын ийм мэдрэмж авдаг. Түүний яг мэдрээд хувиралд ортол метроны буудалд байгаа ихчийнхэн зургийг Клэр холоос авна. Шүүчи Клэр тулаанд ороход бэлэн болсон бөгөөд Клэр чи ухарч болохгүй, эргэлзэж болохгүй гэж Шүүчид хэлнэ. Тэр бол алуурчин гэдгийг дахин сануулдаг. Клэр ихчигээ ерөөхдөө бол буудах гэж байтал Шүүчи түүнийг алуулдгүй бөгөөд ерөөхдөө бол болтулцдаг. Шүүчи Клэр хоёрыг яг алах гэж байгаад буцаад ерөнхийдөө бол ойлголцоод хамтдаа цаашаа алах. Клэрийг ерөнхийдөө Шүүчигийн дотор байгаа их чинь шууд мэддэг бөгөөд хоёулаа буруу ойлголцсон юм гэж хэлээд уушлахгүй. Клэр ууртайгаар буугаа шүүрэн авч ихчигээ алах гэж үзнэ. Шүүчигийн толгойг ерөнхийдөө бол эргүүлж гарна. Гэвч ихчийнхэн доторх чөтгөр Сэрч Шүүчигийн толгойг тасаж орхидог. Part 2. Зоос ич хилтэй бөгөөд хүсэл биелүүлдэг. Мөн энэ нь өөр ертөнцөөс ирсэн учраас хүслийг биелүүлэхээс гадна төлөөс авч хүслийн биелүүлэх үед мангас болж хувирч байгаа. Эхний part дууссан бол part 2 бол 1-р зурлалын төгсгөл байх болно. Игчийг нь Элина гэдэг бөгөөд тэр Шүүчигийн толгойг тасаж орхисон билээ. Клэр маш их уурлаж Элинаг буддаг боловч огт нөлөөлсөнгүй. Шүүчи энэ толгой газар хөрөөстэй тэр өвчгсөн юм шиг байдаг. Харин энэ үед Клэр ихчтэй маш их гомдож байгааг хэлж чи аав ээжийг яагаад алсан юм бэ гэдэг. Харин Элина тайлбарлахдээ тэд маш муу хүмүүс байсан юм гэж хэлнэ. Тэгээд дүүгийнхээ духан дээр нэг зоос тавиад энэ зоосоор харь гаргийн залуу дээр очиад Шүүчигийг засвал гэж хэлнэ. Клэр харин харь гаргийн залуу дээр очин Шүүчигийг засвархаас гадна нэг зүйлийг мэдэж яв. Тэр 100 ширхэг зоостой болвол дэлхийг устгах чадах хэмжээний хүч чадалтай нэгэн болно гэж хэлдэг бөгөөд мангас бол хувирсан зарим хүмүүс хамгийн ихэнд 100 зоостой болох гэж зоосыг цуглуулж зоостой хүмүүсийг алж эсвэл баг бүрдүүлэн хайж байгааг хэлнэ. Шүүчи сургууль дээр очино. Тэр маш догшин болжээ. Мөн шил зүдгүү болсон. Учир нь тэр өчтөр Элинаг толгоогоо тастуулж өгснээсээ болж тархинд нь өөрчлөлт орсон байдаг. Дараа нь Шүүчи болон Клэр хоёр хамтдаа зоосыг ой дундуур хайна. Тэр хоёр ой дундуур Нори гих мангастай таарна. Шүүчи татарануудад тулдаг бөгөөд хин альфа буюу өдөлгч гэдгийг харуулж Шүүчи татараныг ялж чаддаг. Тухайн мөчид Клэр татараныг зоос олох тусал гэж хэлдэг. Энэ мөчид нэгэн мангас
тэд нарыг харддаг бөгөөд зургийг дарна. Харин тэр мангасыг татаруунаа амархан голоор нь хувааж устгаж орхино. Киллер харин уцыг нухаж ой дунд зоос хайж байгаа зөндөө хүмүүсийн зургийг олж үзнэ. Дараа нь тэр зураг дээр хүмүүстэй учирдаг. Бөгөөд групп хүмүүсийн ахлагчийг нь Саяка гэдэг охин байдаг. Өөр нэг гишүүн Йото, алга болдог охин Мико, өөр нэгэн гишүүн Айсо, залуу охин Чихиро, Камерын залуу Акучи тэд нартай нэг баг болж нэгдэж орно. Ахлагч Саяка киллерийн хүзүүн нэг утас шиг юм хийдэг бөгөөд өөрөөс нь убрах бол шууд хоолойг нь боож устгадаг байна. Саяка гэр бүлийнхнийгаа бүгдийг нь хороосон нэгэн аж. Тэр үед Шүүичи шинэхэн найстай болж байдаг бөгөөд Чихиротой танилцсанаа. Тэр нь муурны чихтэй бөгөөд тэр амтанг ойлгож чаддаг чадвартай аж. Тэр хоёр явж байгаа төрүүч болно. Муухан азар осонгүй шүү гэж инээлдэж харин Чихиро хэлнэ. Шүүичи дотор нь орж болох уу гэж асуухад дотор нь орно. Тэр үед Камерын залуу Акучи тэр хоёрыг харж байдаг бөгөөд тэр Чихирод хайртай байсан билээ. Тэгээ маш их хардна. Тэр буцаад баг руугаа явдаг бөгөөд бүх үйл явдлыг хэлнэ. Бүх гишүүд тэр хоёрын байга газар руу явна. Тэр хоёр хачирхалтай байдалд олдох бөгөөд Шүүичийн бие задрагсарсан байдаг бөгөөд Чихиро Шүүичи хоёр бие нэгдсэн байдаг. Нөгөө төрүүчийн эдэн нь тэр хоёрыг тасаж хайсан байх магадaltaй ажээ. Чихиро Шүүичи хоёрыг буцаад аймаа ордог бөгөөд өөр хувиралд орно. Тэр хоёр нэгдээд өөр мангас болж хувирдаг нь Илина хурж ирснээрээ тэр хоёрыг аварч зогсоож чаддаг. Манай бүлэг маань харь гаргийн хөлөг олдог бөгөөд зоосыг хайсаар л байдаг. Тэд өөр бүлэг мангастай таарна. Саякаг нэгэн мангас барьж авдаг. Саяка төрийн төрхөндөө орж тэр мангасыг ялнаа. Эсрэг талын ахлагч ирж ерөнхийдөө уусдаг бөгөөд миний төлөө зоос цуглуулж өгвөл амьд үлдээн гэж хэлнэ. Киллер нэгэн санаа гаргадаг бөгөөд манай гишүүдийн нэг нь ямар ч ургамлыг ургуулж чаддаг байна. Тэр маш их аюултай ургамлыг ургуулж чадаж орхидог. Маш их мангас өхнэ. Харин нөгөө группийн нэг нь нууцлаг залуу гарч ирдэг бөгөөд нэг далгаалтаар хороож орхин. Тэр маш хүчтэй нэгэн бололтой. Тэр Элинагийн хуучин найз байдаг тун ойлгомжгүй. Шүүичи болон Элина өмнө найз охин найзлуу байсангүй л яах вэ? Тэр хоёроос гадна маш олон хүмүүс ангид нь байсан. Ханако, Айко, Кайда бас Ниторо гэд. Тэд жинхэнэ андууд байжээ. Хүүхэд байхдаа тэд том болж байхдаа Айко нь ерөнхийдөө бол амиа хорлон нас барсан байдаг. Ханако хамгийн анхны зоосыг олсон байдаг бөгөөд тэр харь гаргийн залуутай уулзсан. Тэр найз нартайгаа ирээ зоос хайдаг тоглох санаа гаргасан байна. Харь гаргийн залуугийн ачаар ерөнхийдөө бол тоглох санаа гаргасан байдаг. Кайда маш их уурсан. Учир нь Айкод хайртай байсан. Тэргээд Ханаког ерөнхийдөө бол Айког алсан гэж бодоод алчдаг. Айко нарийн амиа хорсон гэдгийг сүлд нь мэднэ. Кайда маш их гутралд орно өөрхөн хийсэн зүйлээсээ борлоод тэр хийсэн үйлдэл харсаж харь гаргийн залуугаас Ханаког амь оруулж өгөхийг хүсдэг. Тэр маш хүчтэй сүнс Ханако гэх мангастай болно. Тэр нь одоо ер нь 100 зоос хүрч бүх хүмүүс хүслээ биелүүлэх магадлал маш өндөр нэгэн болсон. Магадгүй тэр Айког амь оруулах байх. Харин энэ үйл явдал Элена мэдэж байсан учир нь Шүүичи ой санамжийг арчих хүсэл харь гаргийн залууд тавьж арчуулсан юм байлээ л дээ. Тэгээд Шүүичи яагаад ийм хүчтэй болсон гэдгээ мэддэггүй. Хамгийн аимшигтай нь Ханакогийн гэр бүлийг алсан хүн Шүүичи байж таардаг. Энэ бүгдийг мэдэж байсан Элена Шүүичид хайртай байсан учраас ой санамжийг бүрэн арчсан байсан байна. Одоо үзэгдэл солигдож одоо цагтаа ирдэг бөгөөд Элина бүх зүйлийг дуусгах хүсэлтэй байдаг бөгөөд тэр хоёр тохиролцсноо. Тэгээд Чихирогийн гарт зоос өгнө. Харин үзэгдэл солиж Киллер хуучин сургууль руу очино. Тэр Шүүичийн хувирлаа төстэй жихмэл мангас олдог. Үзэгдэл солигдож Шүүичи оюун ухаан буцаж баг багаар сэрэгдэг бөгөөд тэр нь Элинагийн толгой тастантай л холбоотой. Элинагийн ерөнхийдөө бол Шүүичи илүү юм дайрна. Тэгээ арайчуу тогтоон барина. Бас ядаж байхад юм бол Кайдо юм бол болон Ханакогийн суус ерөнхий 100 зоос хамгийн түрүүнд ингээ хурцл юу болохыг хинч мэддэг. За тэгээд Шүүичиг ерөнхийдөө бол Элина бол ялдаг. Бөгөөд оюун ухааны дахин арчнаа. Энэ бол толгойн тастаж ялчдаг. Хүн ерөнхийдөө бол зоос олох тоглоомыг дуусгахаар шийднэ. Тэгээд ерөнхийдөө бол Элина, Шүүичи, Киллер нэр буцаад өгөө зоос олох тоглоом руу орд юм аа. За тэгээд ерөнхийдөө бол энэ аниме ерөнхийдөө бол дуусна. Тэгээд партнерийг маш олон
лайкаар меласны хүчээр part 2 буюу төгсгөлийн ятгахаараа хурдан оруулсан шүү. Тус аниме нь 2020 онд хийгдсэн бөгөөд 13 ангитай. Гол санааг тэр чигээр нээж дуусгасан. Учир ерөнхийдөө 1-р сурвалжийг ингээд дуусч байна. 2-р сурвалж гарвал аним төвчлөө шууд хийж өгнө. Тэгээ subscribe болон хонхыг дарснараа дараагийн аним төвчлийг тэр дор нь үзээрэй.